Хэлсэн нэг зүйл эхэндээ хатуу санагдаж болгоч үүнд гүн гүнзгий үнэн агуулгаддаг. Тэрээр бидний хайр гэж нэрлэдэг зүйлийн ихэнх нь үнэндээ нөгөө хүнээрээ өөрийгөө гүйцэх, өөрийн хоосон орон зайгаа нөхүүлэх, өөрийгөө бүтэн болгох гэсэн шаардлага байдаг гэж хэлсэн. Бид хэн нэгний тухай байнга хит автаж бодож байхдаа ихэвчлэн тэрхүү шаардлагыг тавьж байдаг. Бид тэднийг төлөвшсөн, тусгаарлагдсан байдлаар хайрлаж байгаа учраас тэдний тухай боддоггүй. Харин бидэнд тэднээс ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа учраас тэдний тухай боддог. Бид тэднэр өөрийгөө батлуулах хэрэгтэй байна. Бид өөрийгөө үн цэнтэй гэдгийг тэднэр батлуулах хэрэгтэй байна. Бид өөрсдөө хэрхэн нөхөхөө мэдгүй байгаа дотоод хоосон орон зайгаа тэднэр дүүргүүлэх хэрэгтэй байна. Карл Юнг үүнийг хайр биш ээ гэж хэлэх байсан. Энэ бол хамаарал. Энэ бол төсөөлөл. Энэ бол сэтгэл зүй дотроосоо бүтэн болохын төлөө ажиллахын оронд өөрөөсөө гаднаас бүрэн бүтэн байдлыг эрэлхийлж буй хэрэг юм. Жинхэнэ хайр, төлөвшсөн хайр, Юнгийн итгэдэг байсан хувь хүн болох individuation ажлыг хийсний дараа боломжтой тэр хайр. Жинхэнэ хайр нь нөгөө хүнийхэн тухай байнга бодохыг шаарддаггүй. Энэ нь хит автсан анхаарал шаарддаггүй. Энэ нь тэдний учрыг олох, эсвэл тэднийг хянах, эсвэл тэдэнтэй уусахыг шаарддаггүй. Жинхэнэ хайр бол уудам орон зай юм. Энэ нь нөгөө хүнээ байгаагаар нь байхыг зөвшөөрдөг. Тэднийг байгаагаас өөр байхыг шаарддаггүй. Тэднийг чанга хатгахын оронд зөөлөн барьж чаддаг. Ингэж чадаж байгаагийн учир нь энэ хайр дотоод хоосон байдлаас биш, харин дотоод дүүрэн байдлаас ундардаг торшин. Гэвч бидний ихэнхт нь ийм төрлийн хайрыг заагаагүй. Хайр гэдэг бол байнга анхаарал халамж гэж бидэнд заасан. Хайр гэдэг бол хэн нэгнийг өөрийн орчлон ертөнцийн төв болгох явдал гэж. Хайр гэдэг бол тэдний тухай бүх цаг үед бодох явдал гэж заасан байдаг. Хэрв та хэд автахгүй байгаа бол үнэхээр санаа тавихгүй байна гэсэн үг гэж мөн заажээ. Тиймээс бид хэд авталтыг хайртай андуурахад суралцдаг. Бид хэн нэгнийг хичнээн их хайрлаж байгаагаа тэр хүн бидний оюун санааны хэр их орон зайг эзэлж байгаагаар хэмжиж сурдаг. Тэгээд бид ядарч туйлдан эрч хүчгүй болж төгшүүртэй болж дуусдаг. Учир нь бид тогтвортой биш бөгөөд үнэндээ хайр биш, тийм төвшний анхаарлыг хадгалах гэж хичээдэг. Карл Юнг таныг энэ тэгшгэлийг эргэлзэж харахыг, өөрөөсөө асуухыг урьж байна. Хэн нэгний тухай байнга бодох нь үнэхээр хайр мөн гэж юу? Эсвэл энэ зүгээр хэрэгцээ юу? Энэ нь айдас уу? Энэ нь өөрийнхөө хянаж чадахгүй зүйлийг хянах гэсэн оролдлого уу? Эсвэл энэ нь өөрийнхөө хийх ёстой ажлаас зайлсхийх арга зам уу? Эдгээр нь хэцүү асуултууд юм. Учир нь хэрв та бүх амьдралынхаа туршид бусдын тухай хит автаж бодох нь хичнээн их санаа тавьж байгаагийн чинь нотлохоо гэж итгэж ирсэн бол түүнийг тавьж явуулах нь хайрыг өөрийг нь тавьж явуулж байгаа мэт санагдаж болно. Хэрв та тэдний тухай тэгж их бодохоо болвол санаа тавихаа болох юм шиг санагдана. Та хүйтэн хүндий, эсвэл хайхамжгүй, эсвэл холбоо тасарсан нэгэн болох юм шиг л. Гэвч Карл Юнг үүнийг эсрэгээр нь ойлгож байсан. Та хэн нэгний тухай хит автаж бодохоо болох үед тэдний өөрийгөө гүйцээх гэсэн хэрэгцээгээ татан авах үед, өөрийн бүрэн бүтэн байдлын мэдрэмжийг хөгжүүлэх үед та жинхэнэ хайранд тэднийг харах, тэднийг үнэлэх, тэднийг өөр байхыг шаардахгүйгээр тэдэнтэй хамт байхад илүү чадвартай болдог. Энэ бол парадокс, эсрэг тесрэг байдал юм. Та үнэхээр холбогдохын тулд тавьж явуулах ёстой. Та тэднийг сайн хайрлахын тулд тэднээс ийм их хамааралтай байхаа зогсоох хэрэгтэй. Та хоосон байдлаас биш, харин бялхсан дүүрэн байдлаас тэдэнтэй харилцахын тулд өөрийгөө дүүргэх ёстой. Өөрийгөө дүүргэх гэдэг нь төгс болно, эсвэл гэгээрнэ, эсвэл бүх асуудлаа шийднэ гэсэн үг бас биш ээ. Энэ нь өөртөөгөө хамт байх гэсэн үг. Энэ нь өөрийгөө таних гэсэн үг. Энэ нь өөрийн дотоод ертөнцтэйгөө баялаг, хангалттай дүүрэн харилцаатай байхыг хэлнэ. Ингэснээр та дутагдж байгаа зүйлээ нөхүүлэх гэж бусдаас байнга хайхгүй болно. Энэ бол хувь хүн болох individuation ажил юм. Юнг хүмүүст ойлгуулахын тулд амьдралаа зориулсан зүйл бол энэ юм. Та өөрийгөө алгасаж болохгүй. Бусадтай жинхэнэ харилцаатай болохын тулд та эхлээд өөрийгөө бүтээх ажлыг хийх ёстой. Хэн бэ гэдгээ мэдэх, өөртөөгөө хамт байх, өөрийнхөө аягийг дүүргэх. Тэгээд таны аяга дүүрэн байх үед
Та өөртөө бат зогсож байх үедээ бусдын тухай байнга бодох шаардлагагүй болно. Та тэдэнтэй хамт байхдаа л хамт байж чадна. Хол байхдаа заримдаа тэдний тухай бодож болох ч энэ нь тийм цөхөрсөн, төгшүүртэй, хэд автсан зүйл биш байх болно. Энэ нь зүгээр л хоёр бүтэн хүний хоорондох байгалийн холбоо байх болно. Одоо нэг зүйлийг тодорхой болгоё. Би хэн нэгний тухай хэд их битгий бодоо гэж хэлэхдээ санаа битгий тавь гэж хэлээгүй юм шүү. Би хүйтэн хүндий. Эсвэл заагаа барь. Эсвэл зогт гэж хэлээгүй. Би хэрэгцээ шаардлагаас биш. Харин бүрэн бүтэн байдлаас санаа тавь гэж хэлж байна. Ялгаа нь маш их. Та бүрэн бүтэн байдлаас санаа тавихдаа хэн нэгний өвдөлтийг засгаж оролдохгүйгээр түүнтэй хамт байж чадна. Та тэдний амьдралын аяллыг хянах гэж оролдохгүйгээр гэрчин байж чадна. Та тэднээс тодорхой хариу нэхгүйгээр хайрлаж чадна. Гэвч хэрэгцээ шаардлагаа санаа тавих үед бүх зүйл зөвхөрөнгөө барсан мэт болдог. Та тэдний өвдөлтийг засах ёстой. Учир нь тэдний өвдөл таныг тухгүй болгодог. Та тэдний амьдралын аяллыг хянах ёстой. Учир нь тэдний сонголт таны өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлдөг. Та тэднийг өөрийн хүснээр хайрлуулах ёстой. Учир нь тэр хайр байхгүй бол та өөрийгөө дутуу мэт мэдэрнэ. Энэ төрлийн санаа тавих, хэрэгцээнээс үүдэлтэй энхүү зөвхөрсөн халамж нь хэд автаж бодох шалтгаан болдог. Учир нь танд тэд тийм их хэрэгтэй бол та тэдний тухай байнга бодох ёстой болно. Та тэднийг хянах ёстой. Тэднээс хэрэгцээтэй зүйлээ авахын тулд тэднийг төгс ойлгохыг хичээх ёстой. Гэвч Карл Юнг танд хизээж тэднээс хэрэгцээтэй зүйлээ авч чадахгүй гэж хэлэх байсан. Тэд муу хүмүүс учраас эсвэл тэд санаа тавьдаггүй учраас биш. Харин таны хэрэгцээтэй байгаа. Таны үнэхээр хайж байгаа тэр зүйл зөвхөн дотроос ч л ирж чадах учраас тэр юм. Энэ нь зөвхөн өөрийнхөө ажлыг хийснээр өөрийнхөө бие хүн болсноор л ирж чадна. Тэднээс дүүргэхийг гуйхын оронд өөрийн дотоод хосон байдлаа өөрөө дүүргэснээр л ирнэ. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Учир нь энэ нь өөртөө хариуцлага хүлээхийг хэлнэ. Энэ нь тэдний тухай тэр бүх бодол хит авталт учрыг нь олох гэсэн тэр бүх оролдлого нь үнэндээ тэдний тухай биш гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ бол таны тухай. Та өөртөө юуг хөгжүүлэх хэрэгтэй байгаа тухай юм. Энэ нь өөр хэн нэгний тухай бодохоос хамаагүй хэцүү ажил. Тэдэн дээр анхаарлаа төвлөрүүлснээс өөртөө нүүр тулах нь илүү хэцүү. Тэднэр дүүрэх гэж хичээснээс өөрийн дотоод хоосон байдлыг мэдрэх нь илүү хэцүү. Хамааралтай хэвээр үлдэхээс илүү бүрэн бүтэн болох нь илүү хэцүү. Гэвч энэ бол урагшлах цорын ганц зам. Эрхчлөөнд хүрэх цорын ганц зам. Жинхэнэ харилцаанд хүрэх цорын ганц зам юм аа. Карл Юнг амьдралын 2 дахь хагас нь энэ ажлын тухай отгошоогоо эргэх. Амьдралын эхний хагасд нь орхигдсон байсан өөрийнхөө хэсгүүдийг хөгжүүлэх. Хэсэг боторхой хэвээр үлдэхийн оронд бүрэн бүтэн болох тухай байдаг гэж итгэдэг байсан. Олон хүмүүсийн хувьд ялангуяа амьдралынхаа эхний хагасыг бусдад анхаарлаа хандуулах, бусдад таалагдах гэж хичээж, бусдын тухай бодож өнгөрүүлсэн хүмүүсийн хувьд 2 дахь хагасд нь эрс өөрчлөлт, бусад руу чиглэсэн байнгын анхаарлаасаа эргэж, өөрлөгөө харахыг шаарддаг. Энэ нь таныг тусгаарлагдсан, эсвэл зөвхөн өөрийгөө бодсон нэгэн болно гэсэн үг биш ээ. Энэ нь та тэнцвэрийг хөгжүүлнэ л гэсэн үг. Энэ нь та бусдад өгч байсан тэр их анхаарлаа өөртөө өгнө гэсэн үг. Энэ нь та бусдын төлөө санаа зовж байсан тэр л халамжаараа өөрийнхөө хэрэгцээ, хүсэл мэдрэмжийн талаар бодно гэсэн үг. Заримдаа энэ нь хувьсгал шиг санагддаг. Амиа хичээсэн мэт санагдана. Энэ нь буруу мэт санагддаг. Учир нь танд заасан бүхэн сайн хүмүүс бусдад анхаарал хандуулдаг. Хайрладаг хүмүүс бусдын тухай байнга боддог гэж хэлж байсан учраас. Санаа тавих гэдэг нь өөрийгөө золиослох гэсэн үг гэж. Гэвч Юнг энэ бүхнийг няцаах байжээ. Тэрээр өөртөө өгөөгүй зүйлийг бусдад үнэхээр өгч чадахгүй гэж хэлэх байсан. Хэрвээ та өөртөөгөө хамт байж чадахгүй бол бусдад өөрийн оршихуйгаа санал болгож чадахгүй. Хэрвээ та өөрийгөө хайрлахгүй бол хайрыг санал болгож чадахгүй. Хэрвээ та өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй бол бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс бусдын тухай тэгж их бодохгүй байх ажил нь үнэндээ өөрийнхөө тухай илүү их бодох, анхаарлаа татгшаа хандуулах, бусдаас асууж байсан тэр л асуултаа өөртөө тавих ажил юм шүү. Яг одоо би юу мэдэрч байна вэ? Надад юу хэрэгтэй байна вэ? Би яг юу хүсэж байгаа вэ? Миний хувьд яг юу чухал вэ? Би юунаас айж байна?
Би юунаас зайлсхийж байгаа вэ? Миний амьдралыг юу утга учиртай болгох вэ? Эдгээр асуултуудтай хамт оршиж тэдэнд цаг хугацаа, анхаарал сониучсан гаргах үед эдгээр асуултууд таныг гэрлүүчнэ. Карл Юнгийн яриад байсан тэрхүү өөрийн бие, self руу чинь хөтлөх болно. Таныг өөрлөгөө ирэхийг үргэлж хүлээж байсан тэрхүү өөрийн бие рүү. Юнгийн ойлголтоор өөрийн бие гэдэг нь таны шинээр бүтээх ёстой шинэ зүйл биш юм. Энэ нь аль хэдийн тэнд байж л байсан тэр зүйл рүү хөтлөнө. Энэ нь үргэлж тэнд байсан. Та зөвхөн үүнийг анзаарах, мэдрэх, холбогдохын тулд оюун ухаанаа бусдын тухай бодлоор дүүрэхээ зогсооход л болно. Энэ бол уламжлалт бясалгалын мянган жилийн турш хүмүүст зааж ирсэн зүйл юм. Энэ бол гүн сэтгэл зүйн утга учир юм. Энэ бол оюун санааны бясалгал юу руу чиглүүлж байгаа тэр зүйл юм. Өөрийнхөө гаднаас хааж байсан зүйл үнэндээ дотор ч байгааг олж мэдэх явдал. Таны хааж буй тэр бүрэн бүтэн байдал өөр хүнээс ирдэггүй. Энэ нь өөрийнхөө гүн гүнзгий хэсэгтэй холбогдсноос ирдэг. Гэвч та өөр хин нэгний тухай байнга бодож байхдаа тэр холбоог тогтоож чадахгүй. Та орон зай үүсгэх ёстой. Та дотгошоо эргэх ёстой. Та өөртөөгөө хамт байхыг, өөрийгөө сонсхийг, өөртөөгөө уулзахыг хүсэх ёстой. Магадгүй анх удаа өөртөөгөө үнэхээр уулзах нь маш хүчтэй мэдрэмж төрүүлж магадгүй. Учир нь та өөрийгөө бодож байсан тэр хүн чинь биш юм. Та ертөнцид үзүүлж байсан тэрхүү дүр үзүүлж байсан тоглолтууд, зохицлуудын цуглуулга биш. Тэр бүхний доор өөр нэг зүйл, илүү бодтой зүйл, харагдахыг хүлээж байсан ямар нэгэн зүйл бий. Карл Юнг үүнийг жинхэнэ бие, true self гэж нэрлэсэн. Үүнийг олж илрүүлэх, түүнтэй харилцах, түүнээсээ амьдрах нь бүх амьдралын даалгавар гэж тэр итгэдэг байсан. Энэ л амьдралыг утга учиртай болгодог зүйл. Энэ нь бидэнд бусдын хүссэн амьдралаар биш, харин өөрийнхөө амьдралаар амьдраад үзэх боломжийг олгодог. Гэвч бид бүх оюун санааны эрч хүчийг бусдад өгч байхдаа өөрийнхөө амьдралаар амьдарч чадахгүй. Бид тэдний тухай байнга бодож, учрыг нь олох гэж хичээж, тэдэнд яаж харагдахаа зохицуулах гэж оролдож байх үедээ энэ бол бидний биш, тэдний амьдралаар амьдарч буй хэрэг юм. Өөрийнхөө амьдралаар амьдрахын тулд бид зогсох ёстой. Анхаарлаа өөр тийш нь чиглүүлэх ёстой. Амиа хичээсэн мэт санагдсан ч өөрийгөө сонгох ёстой. Тэдний тухай боддог шигээ өөрийнхөө тухай бодох ёстой. Тэгээд бид тэгж чадах үедээ эцэст нь өөртөө тэрхүү анхаарал халамж төвлөрлийг өгөх үед ямар нэг зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Бид өөрийгөө алдахгүйгээр харилцаанд байж чадах үед илүү бат бөх, илүү буур суурьтай, илүү чадвартай болж эхэлнэ. Мөн бид ямар харилцаанд үнэхээр эрүүл, харин ямар нь бид бүх зүйлийг өгөөд юу ч нэхгүй байсан болохоор л ажиллаж байсныг харж эхэлдэг. Ямар хүмүүс биднийг бүтэн хүн байхад хүлээж авч чадах, харин ямар нь биднийг өчүүхэн хэвээр үлдэж зөвхөн тэдэн дээр төвлөрөхийг шаарддаг болохыг харж эхэлнэ. Энэ нь шаналгаатай байж магадгүй. Учир нь зарим харилцаа таныг хувь хүн болж төлөвшөхөд тэсэж үлдэж чадахгүй юм. Зарим хүмүүс таныг тэдний тухай байнга бодохоо болоосоо гэж хүсдэггүй. Тэд таныг өөрсдөд нь анхаарлаа хандуулж, тэднийг зохицуулж, тэдэнд дасан зохицож байхыг хүсдэг. Та тэрхүү анхаарлаа татаж, өөртөө анхаарал хандуулж эхлэх үед тэд явж одох, эсвэл уурлах, эсвэл таныг хуучин хэм маяг руу чинь буцааж татахыг оролдож магадгүй. Карл Юнг үүнийг ойлгодог байсан. Тэрээр өөрийнхөө байна гэдэг нь заримдаа хүмүүсийг алдах гэсэн үг бөгөөд хүн бүр таныг бие даан ялгархыг бүлээн зөвшөөрч чадахгүй. Зарим нь харилцаанд таны өөрийгөө орхисон байдал дээр тогтдог тул өөрийгөө эргүүлэн олж авахд тэр харилцаа дисэж үлдэж чадахгүйг мэддэг байсан. Гэхдээ тэр үүнийг үйл явдлын нэг хэсэг гэдгийг бас мэддэг байв. Тэр өөрийгөө хэсэг бутархаа хэвээр байлгахыг шаарддаг. Харилцааг хадгалах зураа хизээж бүрэн бүтэн болж чадахгүй. Таныг өчүүхэн байлгахыг хүсдэг хүмүүсийг заримдаа тавьж явуулж байж л та жинхэнэ байх ёстой хүнээ олж чадна. Энэ уй гашууг дагуулнаа. Жинхэнэ уй гашууг. Таны өсөлт хөгжилтийг дисэж гарч чадахгүй байгаа тэр харилцаануудын төлөөх гашуудал. Бусдад байнга анхаарал хандуулахыг хайр гэж боддог байсан өөрийнхөө тэр хувилбарын төлөөх гашуудал юм. Хэрв тэдний тухай хангалттай их бодож, учрыг нь төгс олчихвол тэд эцэст нь надад хэрэгтэй зүйлийг өгнө гэж итгэж байсан тэрхүү уран зөгнөлийн төлөөх гашуудал. Тэрхүү уй гашуу орон зайг хүртэх хэрэгтэй.
Энэ нь хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Гэхдээ энэ нь таныг буцаад авах ёстой гэсэн үг биш шүү. Бусдын тухай хит автаж бодох бодолдоо эргэж орох ёстой гэсэн үг биш. Энэ нь та өсөж байна, та өөрчлөгдөж байна, та өөрөө өөрийгөө бүтээж байна гэсэн үг. Энэ нь үргэлж ямар нэгэн алдагдлыг дагуулдаг. Гэвч таны олж авах зүйл алдснаас чинь хавгүй илүү юм. Та өөрийгөө олж авна. Та амьдралаа олж авна. Та одоо цагтаа байх чадварыг олж авна. Та хэрэгцээ, төсөөлөл, уран зөгнөл дээр биш, харин бодит байдал дээр суурилсан харилцааг олж авна. Та эрх чөлөөг олж авна. Бусдын тухай бүх цаг үед бодох тэрхүү ядаргаатай хэм маягаас ангижрах эрх чөлөө юм. Бусад хүмүүс таны тухай юу гэж бодохыг хянахтаж оролддог. Тэрхүү төгшүүрээс ангижрах эрх чөлөө. Өөрийнхөө гаднаас байнга дэмжлэг, зөвшөөрөл хайх хэрэгцээнээс ангижрах тэрхүү эрх чөлөө. Энэ эрх чөлөөг олж авах нь тиймч амар биш ээ. Энэ нь маш их зориг шаардна. Энэ нь таныг өөрсдөд нь анхаарлаа төвлөрүүлээсэй гэж хүсдэг хүмүүсийн урмыг хугалахыг шаардна. Энэ нь өөртөөгөө хамт байх тэрхүү таагүй мэдрэмжтэй хамт суухыг шаардна. Энэ нь бусдын тухай хит автаж бодсноор зайлсхийж байсан тэр мэдрэмжүүдээ мэдрэхийг шаардна. Гэвч Карл Юнг үүнийг үн цэнтэй гэж итгэдэг байжээ. Тэрхүү эрх чөлөө нь таагүй байдлыг туулах үн цэнтэй. Өөрийгөө олох нь уй гашууг туулах үн цэнтэй. Таныг өөрсдийнхөө амьдралаар амьдруулахыг хүсдэг хүмүүсийн урмыг хуглаад ч хамаагүй өөрийнхөө амьдралаар амьдрах үн цэнтэй юм аа. Өнөөдрөөс эхлэн би таныг тэрхүү эрх чөлөө ямар мэдрэмж төрүүлж болохыг төсөөлөөсэй гэж хүсэж байна. Маргааш өглөөс ирээд шууд л өөр хин нэгний тухай бодож эхлэхгүй байх ямар байх бол өдрийн турш бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа бол гэж байнга гайхахын оронд өөрийнхөө туршлагад анхаарлаа хандуулах ямар байх бол харилцан ярианы үед дараа нь оюун бодол дотроо юу хэлэхээ бэлтгэхийн оронд бүрэн дүүрэн тухайн мөчтэй байх ямар байх бол бусдын хүлээлтэд нийцүүлэх гэж биш харин өөрийн хүссэн зүйл дээрээ үндэслэн шийдвэр гаргах ямар байдаг бол оройн унтахаар хэвтгтээ өөр хэн нэгний тухай бодлын төөрөгдөлд эргэлдэхгүйгээр зүгээр л өөртөөгөө хамт байх ямар байх бол энэ бол Карл Юнгийн зааж буй эрх чөлөө юм. Та хэн нэгний тухай хэд их бодохоо болох үед ийм боломж бүрднэ. Та анхаарлаа өөртөө буцаан авчрахдаа бусдын тухай бодол төөрөлдгийн оронд өөртөөгөө хамт байхыг сонгохдоо үүнийг хийх боломжтой. Энэ бүрэн боломжтой зүйл юм. Энэ нь үргэлж нээлттэй байдаг. Та өнөөрөө анзаарах, анхаарлаа чиглүүлэх, өөртөөгөө хамт байх, өөрийгөө сонгох энэхүү дадлагаас эхэлж болно. Үргэлжлүүлэн дадлаг хийсээр бай. Үргэлжлүүлэн чиглүүл. Өөртөө эргэж ирсээр байгаарай. Жинхэнэ өөрийгөө өөрчлөх ажил эндээс л эхэлнэ. Жинхэнэ амьдрал энд л оршин байдаг. Эрх чөлөө энд л оршдог. Одоо зүгээр л амар. Зүгээр л энд оршин бай. Хэн нэгний учрыг олох гэж хичээхээ болоод зүгээр л өөрийн оршихуйтайгаа хамт бай. Та энэ ажлыг хийж байна. Та өөрийгөө сонгож байна. Энэ л хамгийн чухал. Зүгээр л амьсгал, зүгээр л амар, зүгээр л орш.